1981 онд Монгол хүн анх сансарт ниссэн түүхэд үйл явдал чухамхүү энэ үед л тохиожээ. Манай ард түмнээ төлөөлөж анх удаа Монголын иргэн хүн сансарт нисэх гэж байна. Энэ бол манай ард түмнээ түүхэнд онцтой төлөөлөлттэй юм хэрэг юм аа. Москвагийн цагаар 17 цаг 59 минутад сансрын союз зочны сүлгийг хөргөлөө. Хөлгийн дараа Дәүлет холбоотын баатар Владимир Жанибеков баримт монголоор тулсын иргэн жөгдөр дэмдин бүрэрэг чанарын бүрэлдүүнтэй олон симбал хөлгийг жолоодож байна.